Ja. Ooster. За сайн бацхан уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Сая бичлэг эхлэхэд нэг хоёр тийм зүйлтэй өнөөдөр таарсан. Нэг одоо зүгээр явж байгаа залууг яг хажуугаар нь гарах гэсэн чинь яг шүрх хичээлээ. Тэгээд бид нар ч нөгөө нэг сигнал гэх юм уу одоо дугууны нэг хонх шиг юм ингээд айгүй нэг тийм дээр үеийн нэг так гэд дуурдгүй нэг тийм сонин дуурдаг болсон юм лээ. Сүүлийн үеийн дугууны хонх ингээд дарангууд так хийгээд тийм зөөлөн дуурдаг. Тэгээд дугууны хонх бас айгүй муу сонсогдоод идэх юм шиг хүмүүс. Тэгээд хүмүүст хэлэхэд нөгөө ингээд хэрв ард ингээд дугуй одоо ингээд сигнал гэх юм уу дугуй ингээд нэг хонхоод арах юм бол баруун гар руугаа ингээд яаж яахгүй бол саяны залуу буруу тал руугаа зам тавиад битээр яг шүргэлцэх шахсан. Тэгээд дугуйтай явж хахад ийм асуудал зөндөө гардаг юм л та. Ингээд хоёр дугуйтай бие биенийхээ нөгөө өрүүлэр ингээд хоорондоо шүргэлцэх ч гэдэг юм уу. Би бас гараа ингээд бас нэлээ эвгүй шалбалж ийсэн. За тэгээд явган хүмүүс тэ хаяа ингээд бас нэг өрүүл юуныхаа хуурийг сайн яахгүй зарим нэг өрүүлэр нэг шүргэлцэх юм бас гардаг юм аюу их тохиолдод байгаа юм. Дугуун зам бас сайн хөгжөөг учраас гэж хараад байгаа. За нөгөөх нь хоёр зүйлтэй таарсан шүү дээ. Юунаас хавлын ийм артаас Irish pub орох хооронд л хоёр зүйлтэй ингээд харж байгаа байхгүй хоёр гэм тохиолдол. За нэг нь болохоор яг тэр нөгөө Чойжин ломын үдсэн яг баруун талаар ингээд явжсэн чинь нэг эмэгтэй зам тавьж өгөөд бүр ингээд над руу ингээд японочууд ингээд нэг юм зам хөндлөн гарахтаа хүмүүс тэгээд ёсолдгоо шүү дээ. Ингээд баярлаа зам тавьж өгсөнд баярлаа гэдэг ингээд яг тэр шиг тийм нэг ёслогоо. За тэгтээ надад хийсэн ч юм зүгээр хажууд хүмүүс байсан л да. Та нар ингээд буцаад эхнээс нь хараараа тэг миний урд бас нэг хүн явж ирсэн. Тэгээд би бас ингээд за одооны залуучууд ийм соёлтой болсон юм. Эсвэл би ингээд тэр эмэгтэйд ууланд зам тавьж өгсөн тоххой. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй чинь зам тавьж өгөнгүүтээ над руу бид нар лөө ингээд ажиллаад Япон хүн байсан юм болов. Ер нь манай сүүлийн залуучууд аюу хөөрхөн нэг юм соёлтой болчих зөөлөн нэг тийм юу аахгүй. Одоо юу гэрч юм аюу зөөлөг хандлага нэг аюу аштайхан болсон зарим залууч. Тэгээд би хам уулын ийм арт дээрээс найзтайгаа уулзсан гээд нэг цагт цаг болцоод за би хавлын ийм артаас нэг юм аваад нэг цагаас уулзсан гэж тэгчихсэн юм чи би нэг 15 минут юм тэндээс хөдөлсөн. За тэгээд ерөөсөө нэг 12-3 минут явал нөгөө Гранд Ариштэй хавлын ийм артаас тэнд очицсон. Тэгээд зөндөө хүлээсэн. Тэгэл сүүлийн үед ч одоо нөгөө машинтай хүмүүс ч аягүй хүлээлгдэг болсон. Алхаж байгаа юм уу дугуй унж байгаа хүмүүс ч яг цагаараа очдог болчиход байгаа шүү дээ. Тэгээ нөгөө найзыгаа хүлээгээд тэнд бас нэлээ уудсан. Тэгээд за яаж ин хааны явна гэхээр нэг гэрлэн тохиолдол зогсоод байна. Амар ойр харагдаад байна. Бараг чи харагдаад байна гэдэг байгаа шүү дээ. Чи тэнд зогсоод байна уу гэл. Тэгэл хүлээгээл тэгээ бид чи бараг нэг 30-40 минут хүлээж байгаа юм чинь. За тэгээ сүултээ хоол молоо захиалаа. Тэгээ тэнтэй өдрийн хоол идчихээд явж байгаа. Тэгээ одоо манай энэ хам уулаас наашаа гарч байхад энэ нэг гүүр бид нар энэ гүүрэн дээр бас жоохон анхаарахгүй бол энэ гүүрнийх нь нөгөө юу нэгээд зарим газар цөмөрцсөн байлаа мод нь гүүрэн явж байхад зарим нэг газар моднууд нь суураад уцаас хүний хөл мөл авахаар эвгүй болцоо харагдчихлээ шүү. Энэ гүүрэн дээр бас жоох болгооч тоглоо. Энэ дээр зарим хүмүүс яг одоо энэ явж байгаа миний энэ явж байгаа хэсэг бол юу байхгүй. Дугуй нөгөө юунд зориулсан энэ хэсэг би ингээ гарч байгаа. Дээр очихоор бүгд цуг болчих тийм аа. Тэгээд яг энэ хэсгээр нөгөө ажил яг тарж байгаа үе үед бол бүр ингээ энэ гүүрээр пик болдсон шүү дээ. Ингээд явган хүн, дугуйтай хүн тэгээд нөгөө жижиг энэ одоо ногоон шиг ийм нөгөө YouTube зайгаар явдаг ч үгдэг үлээ юм. Ийм мотоцикл одоо мопедууд. За тэгээд нөгөө янз янзын цахилгаанаар явдаг тээвэр хэслүүч чи энэ дээр скутер гэ бүгд нөрөндөө тэнд дугуйтай зүтгэл хийдэг. Тэгээд за яаж ч утсан мэдээж зуны цагт бол дугуй ундаг. Дугуй бол нэг талд эрүүл мэндэд ашигтай, хоёрдугаарт цаг аягүй сайн хэмнэдэг.
одоо яг л хүнтэй бай бодсон цагтаа яг тийг газар очдог учраас дугуугаар явахд бол ер нь их зүгээр шүү гэж би бас хэлэх гээд байна л да. Тэгээд энэ яг одоо миний энэ явж байгаа энэ бор юм дээр жоохон боломжтой явахгүй бол юмнууд нь зарим газар яасан бол манай энэ албаны хүмүүс сарж ивэл энийг хаана хариуцдаг юм бол зарим нэг газар нь сольж ханслах юмуд бас зөндөө байлээ гэж ингэж хэлье. За тэгээд би чи ер нь бол аюул олон жил дугуй унж байгаа. Тэгээд ер нь 100 дугуйтай явдаг. Тэгээд сурцсан. Ер нь л болж л үгүй дугуйтаа. Тэгээд бас хаяа нэг албаны ажил хослол мослолтой явах ч юм уу. Жохон гоёод гангалаад явах үедээ бол бас юутай явахгүй. Машинтай явахгүй. Ерөнхийдөө л тэгэл ер нь голцоо дугуйтаа явах нь бол бас зүгээр. Мэдээж одоо бороо шороотой үед бол бас зүйлтэй. Гэхдээ ер нь 3 сарын 15 нас эхлээд дугуй унчдгийг шүү гайгүй. Тэгээд нэг 11 сар гартал зарим би ч нодлон баг 12 сар хүртэл унсан шүү дээ. Засмас ороогүй гайгүй. Тэгээд ер нь дугуйтаа их явдаг доо. Тэгээд бас хүүтэнд бас хэцүү. Яг өвлийн хүүтэн юунд бол аюу хэцүү. Тэгээд манайхан бас яг сүүлийн үед нөгөө дугуй энэ зам дээр явгууны зам дээр харин юунууд гайгүй харагдаад их юм. Нөгөө сороонууд нь гайгүй байна л да. Тэр сороон айгүй осолтой санагддаг шин. Одоо ер нь бол тэр сороон унтсан хүүхдүүд яг мэдээж одоо хүн гэдэг чинь тэгэл нэг л хүчтэй хурдтай юм авах гал идэх гээд байдаг л да. Тэг хүүхдүүдэд залуучуудад буруу арга байхгүй. Яг тэрнгээ зориулсан газар нь л унжахгүй бол нөгөө яг энэ явган хүний зам дээр чинь за дугуй гараад ирж байгаа. За скутер гараад ирж байгаа. Сороон явж байгаа. За тэгээд нөгөө нэг одоо мопед гэж би тэрийг сайн мэдэхгүй юу гэж хэлдэг. Мопед л гэдэг нөгөө зайгаар явдаг энэ гадуур зогсчдаг энэ тэдэр гараад ирэхээр явган хүний зам дээр айгүй хачаалттай болчихоод тэгээд явган зорчигчд маань бас жоохон хэцүү байгаа маа. За тэгээд тэр сороон унтсан тэр хүүхдүүд явган хүний зам дээр хурдтай явна. А нэг жоохон хүүхд мөх дайрчихвол гэж би санаа зовдөг юм бүр амар хурдтай явдаг. Хазал тултал нь ягаал тэгэл нэг жоохон хүүхд мөхтэй ингээд тэрэгэн дээр төрцөн хүмүүс явж идэг ингээд тийм хүмүүс дайрчихгүй тэгэл санаа зовдөг юм л та. Тэн дээр бас анхаараа. За энэ залууг тэгсэн чинь манай унааш явдаг хгүй яа яг ингээд шүрхчээ тий. Уучлаарай залуу. Улаанбаатар хотод ч одоо тэгээд бас явган зам дээр хүртэл бид нар чи ингээд хоорондоо шилжүүлснэ. Гэтэ гайгүй манайхан ер нь тэгсээ хүний хандлага шүү дээ. Ингээл би жишээлбэл ингээл за нэг ямар нэг алдаа хийгээл за яанаас та уучлаарай яасан ийсэн гэл ингээр хүмүүс аюу гоё. За зүгээр гайгүй гэл ингээл тэгэл нөгөө хандлага л واخгүй хэцээц. Гэл муухай арддаг ч юм уу эсвэл дуурахгүй бол нөгөө юм чи уурлаа шүү дээ. Явгүй явж байгаа юм. Зүгээр явган хүний зам дээр явж байгаа хүнийг авчаад дугуйтай хүн чинь тэгээд нэг за чангч яахгүй зүгээр нэг дугуй муу хаяа нэг юм хувц руу шүргээл ингээл яадаг. Тэгэл хүнээс л болж байгаа. Аюу гой зөөлөн яана уучлаарай гэхэд манайхан гайгүй. Ер нь аюу зөв хандлагатай болсон. Залуучууд ялангуяа манай залуучууд бүр амар төгс үнэхээр гоё болцсон. Гоё залуучууд. Хүнээс амар хамаарна. Тэгэхээр л нөгөө алдаа хийсэн хүн хамгийн түрүүндээ яана уучлаарай гэхэд бол хүмүүс тэгэл аюу гоё. Уучлж байгаа. Энэ юуны Шангрилагийн яг энэ 100 баруун талаар явхад дугуун зам гайгүй энэ дээр бас жоохон өргөн учраас дугуун зам явган хүний зам ер нь явган хүний зам юм өргөн байх тусмал зүгээр санагдаад байдаг юм л да. Одоо яг энэ хэсэг шиг байдаг бол яг энэ Шангрилагийн зүүн талын хэсэг шиг ингээд өргөн замуудтай бол явган хүний замуудын гоё 50 бол аль альдаа айгүй хүндэтгэлтэй явна л да. За тэгээд ингээд би чинь баг ингээд юунд хүрээд ирж байгаа юм чаа. Одоо ингээд Шангрилагаас цаашаа нэг хэдэн минут явбал Irish pub очиж чинь нөгөө нөхөр маань одоо зам дээр л зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр чи одоо бид нар ингээд миний түрүүний хэлээд байгаа чинь хуучин бол юу гэдэг чинь ингээд машинтай хүн гэдэг чинь айгүй тийм юутай байлаа шүү дээ. Арай хурдтай энэ цаг нартаа очдог энэ төр байсан бол одоо явган юм уу дугуйтай явж байгаа хүн яг цагтаа очдог. За энэ дээр би ингээд юу яаж байгаа. Ер нь зарим үед яг ингээд саяных шиг ингээд явган хүний гарцгүй ийм газраар гарах дугуйтай гарах юм тохиолдолд аягүй их байдаг юм а. Яг тэгэхээр яг явган хүний гарц манай дээр бас цөөхөн байгаад байдаг.
Тийм учраас зарим үед ингээд дугуун замаар явж байгаа дугуун зам маань бах болчдөг. За явган хүний замч бах болчдөг тохиолдол байдаг шүү дээ. Тийм учраас нэг ийм хаяа нэг ийм яг хөө тэгэл дугуй учраас бас мэдрэмжээрээ явна л да. Аль болохоор л ингээл бусдад садаа болохгүй тэгээд ялангуяа хүн ихтэй газраар бол зөөлөн явахгүй бол нөгөө зүгээр алхаж байгаа хүмүүс ч гэж баруун тийшээ ч юм уу зүүн тийшээ ч юм уу явдаг байхгүй. Тийм учраас дугуйтай явж байгаа тохиолдол маш болгоомжтой. Тэгээд зөөлөн угаасаа зориултын би дараа нэг явахдаа нэг гоё газраар нэг явж үзүүлэх шүү дээ. Манайх мэддгүй юм шиг л шүү дээ. Би өчтөр явсан хоосон байдгийн. Юунаас их Монгол Плаза гэдэг энэ River Garden-аас энэ охин ингээд ясалдаг байхгүй юу. Хаашаа тэ саяны урдлын явганд гэсэн болов эсвэл нөгөө цуг явж байгаа хүмүүстэй байж таа гэх нэг тэгээ таарсан юм болов. Энэ их Монголоос зүүн тийшээ River Garden-аас зүүн тийшээ бүр амар гой дугуун зам байдаг байхгүй юу. Туул голыг дагаад би тэндээгээр харин маргааш нэг яваад тэгээд тэр нэг туулын хурдны зам гэдэг нэг замын асуудаар манайхан бас нэг хоёр тал болчихвол талцаал ингээд байгаа. Тэн дээр би бас тэр нөгөө хуучин далангаар штэ Улаанбаатарын туул голын одоо хойтлоор нь явдаг далан байдаг. Тэр далангаар дугуун зам аюугаа дугуун зам байдаг байхгүй юу. Тэн дээр бас явуулах гоё юм. Би тэр далан дээгүүр яваад тэгээд тэр далангийн тухай ч юм Улаанбаатар хотын талаар би бас тэнд нэг яриад нэг явж үзүүлэх шүү. Амар гоё юм зам байгаа шүү. Тэгээд ингээд одоо би энэ замыг гараад энэ дээр одоо би ингээд бас яг ингээд хараад дугуйтай явж байхад бол ингэж л явна өөр арга байхгүй. Зарим тохиолдолд бүр яг машинуудтай цуг машин замаар явах тохиолдол айгүйх гардаг. Тийм ч гэсэн энэ рүү ингээд ихт болгоомжтой өөдөөс чинь гараад ирж магадгүй аяах явах хэрэгтэй. Дугуйтай бол ингэж явнаа. Яг одоо тийм учраас дугуй унаад хотын хөдөлгөөнд оролцоод явах бас тийм амар биш. Нэгэн тийм дугуйд дээр одоо юу гэдэг унаас сурцсан. Бас өөрийгөө бас нэгэн төвшин өндөр дугуй ундаг гэсэн улсууд бол хотын төвөр дугуйтай явахын хэрэгтэй. Тэгэхгүй бол бас муу дугуй ундаг улсууд бол нэлээд сайн өөрсдөө дадлага хийж байгаа. Тэр хотын хөдөлгөөнд дугуйтай оролцохгүй бол жоохон хүүхд айрах янз янзын асуудлууд зөндөө гарах байх шүү гэдэг. За ингээл би 12-3 минут явал Irish pub-ын гадаа ирээл нөгөө нөхрөө хүлээ нөгөөх маань ирээгүй л баг. За баярлалаа. Ингээд би дараа нь аюу гой бичлэг хийгээд тэр туул голын араар явж байгаа далангийн талаар ярьж өгнө. За миний бичлэгийг үзэж надтай ингээд миний бас яриг сонссон та бүхэнд баярлалаа. Дараа аюу гой бичлэг хийж өгч та бүхэнтэй уулзлаа.